За 1-р сургуулийн хүүхдүүд тоглоомын талбай дээр цахилгаан дугуй унаж бага насны хүүхдүүдийг занал хийсэн байна. Улмаар шаардлага тавьсан иргэнийг ёс бус үгээр харааж одоо ч тухайн иргэнийг сургууль эцэг эхчүүд хүүхдүүд занал хийсэн хэвээр байна. Иймээс иргэн уянга дээрх үйлдэлд сургуульд гомдол гаргаж хүүхдүүдэд хариуцлага тооцохыг хүссэн ч тухайн иргэнийг хүүхдийн зургийг цахим орчинд тавьсанд буруутган хариуцлага тооцохоос татгалцсан гэсэн юм. За тэгвэл сургуулийн зүгээс хүүхдүүдэд сургуулийн дүрм журмын дагуу хариуцлага тооцож арга хэмжээ авч байгаа гэж мэдгдлээ. Дээрх үйл явдал өнгөрсөн пүрэв гарагт буюу 9-р сарын 25-нд болсон. 1-р сургуулийн 8-р ангийн 2 бүлгийн 10 орчим сурагч энэ ёс бус үйлдэлийг гаргасан байна. Өнгөц харахад энэ нь бүлэг сурагчид иргэний хооронд үүссэн асуудал мэт боловч үүний цаана хүүхдүүд нэгнээ бүлэглэн дээрлэгдэх байх магадaltaй байгаа юм а. Учир нь энэ хэрэг гарснаас хойш олон хүүхэд 1-р сургуулийн хүүхдүүд нэгнээ дээрлэгдэх талаар иргэн уянгад хандаж сургуулаа орхиход хүрсэн сэтгэл зүйчд хандхаас аргагүй болсон талаараа ярьжээ. Мөн эцэг эхчүүд ч сургуулийн удирдлагад энэ талаар удаа дараа ханддагч арга хэмжээ авдаггүй байна. Надруу яг 1-р сургуулийн зүгээс энэ чи хүүхдүүд штэ гэдэг нөгөө тийм байдлаар хандаад байгаа. Гэхдээ 14-өөс 16 насны хүүхдүүд бол өөрийнхөө үйлдэлээ бүрэн одоо мэдихтэй хариуцах чадвартай этгээдэд гэж үздэг Монгол улсын хуулиараа. Дээрэс нь 14-өөс 18 насны хүүхдүүд бол угаасаа эрүүгийн хуулиар ялд өгөх боломжтой байдаг. Тэ нөгөө энэ бүлгийн үйлдэлийг ингээд даамжруулаад яваадах юм бол ингээд гэмт хэрэг нь хөгжөөд явдаг боломжтой тий. Энэ бүлгийг одоо жишээлбэл ингээ хөхүүлэн дэмжиж байгаа бас томчууд байгаад байдаг. Энэ үйлдэлийг нь дэмждэг. Тэгээ бүлийг зогсооно гэдэг чинь өөрөө уг үйлдэлийг ямар нэгэн байдлаар баг дээр нь зогсоохгүй бол ийм амар хэрэгүүд гардыг байна гэдэг бид нар бол яг энэ сүүлийн хэдэн сард харах боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар гэхэд иргэн уянга руу 80 орчим хаягнаас үхээч гэх утгатай чат ирсэн байна. Энэ бол насанд хүрсэн иргэнд гаргаж байгаа хандлага хэрүү энэ мэт дээрлэхэлтэнд хүүхэд өртсөн бол хэрхэх вэ? Ийм дээрлэхэлтийг удаа дараа үйлддэг байсан биш биз гэх хардлага төрүүлж байгаамаа. Учир нь бид тус сургуулаар ороод гарахт үедээ л хүүхдүүд зөв бос үг хэрэглэх нь энгийн үзэгдэл мэт байсан юм а. Тэгвэл бид үүсэж байгаа асуудалтай холбоотойгоор сургуулийн зүгээс ямар арга хэмжээ авч байгааг тодруулахад сурагчдын дүрм журмын заасны дагуу сургуулийнхаа дүрмэн заасны дагуу одоо алдаа дутагдaltaй зөрчилтэй асуудлууд гарч ирж штэ тий. Одоо жишээ нь өндөг дугуй мопед унах стандарт журмыг зөрчиж талбайд унсан байна тийм ээ. Зөв бос үг хэллийг хэрэгэлсэн чинь за мөн орой үчийн цагаар шууд хариад гэртээ харихгүй гэсэн гэдэг. Эднэр дээр нь бол дүрм журмын дагуу анхаарал сануулгах тийм ээ. За тэгээд одоо амлалт үүрэг авах тодорхой хэмжээнд одоо урагтай хүмүүстэй хариуцлага тооцох асуудлууд бол сургуулийн хүүхд хамгааллын баг болон сургуулийн захаанаас яригдаад энэ шатараалтай хийгдээд явна. Мөн хүүхдүүдийн эцэг эхчүүдэд гэрээний хүрээнд хариуцлага тооцно гэх тайлбарыг өгч байна. Нөгөө талаас сургуулийн зүгээс захим орчин зураг тавиулсан хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа санаа зовж байна. Мөн иргэн уянгатай ойлголцож чадаагүй гэх тайлбарыг өгч байгаа бол иргэн уянгийн хувьд сургуулийн нийгмийн ажилтан утсыг нь блоклсон талаар ярьлаа. Бид энэ талаар иргэн мэдээлэх болно.